худал мэдээлэл тараах гэдэг зүйл ингээ болоод гүтгэх гэж оруулж ирж байгаа. За энэ дотор бол заах сайн ч гэж хэлж болохоор саарч гэж хэлж болохоор юмнууд бий. Гэхдээ ямар ч тохиолдолд энэ бол сайжирсан тал руу яваагүй харагдаад байна. Тэгэд анх дөнгөж одоо сэтгүүлч болчоод дараа нь бол ингээ очихоор цагдаагийн үүдэнд очихоор их химээдэг байл. Одоо бол ингээ миний байнгын ажил юм шиг болцсон. Хууль мэдэхгүйгээс болоод сэтгүүлчид бас алддаг юмнууд бий. Гэт ингээ ярил. Эрүүгийн хуульд 14.10 буюу гүтгэх гэдэг зүйл ангийг нэмж оруулахаар хууль санаачлагчид бол оруулж ирж байгаа. За хуучин бол эрүүг бол 13.14 буюу худал мэдээлэл тараах гэдэг ийм зүйл анги байсан. За энэ бол 2020 онд эрүүгийн хуульд ороод ингээд 5 жил одоо энэ дагуу одоо хууль хүчин төгөлдөр явж байгаад өнгөрсөн 25 оны 11 сард бол энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр энэ бол хүчингү болсон. Тэгээд энийг их хурл хүлээж авснаар бол энэ эргүүл 13.14 буюу худал мэдээлэл тараах гэдэг зүйл санкц бол одоо хүчингү болсон юм. За энэний дараа хууль санаачлагчид энэ одоо худал мэдээлэл гүтгэх, бусдыг одоо доромжлох энэ зүйлийг яаж зохицуулах вэ гэдэг ингээд одоо хэлцүүлэх одоо өрнүүлж яваад. За ингээ манай сэтгүүлчдийн нэгдсэн хөвлөж гэсэн энд бас оролцсон. Хоёр манай Борголмаа хууль ёс зүйн хариуцсан эрхлэгч маань оролцоод ингээд хилцүүлэгт нь ороод ингээд явж исэн. За энэний дараа бол энэ хуулийг өөрчлөөд нэгсэндээ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын хурал хүлээж аваад дүгнэлтийн дагуу дүгнэлтийн зөвлөмжөд өгсөн дагуу энэ хуулийг өөрчилж найруулан оруулж ирж байгаа. За энэ бол одоо 14-10 гэдэг зүйл ангаар оруулж ирж байгаа хуулийн төсөл баг. За энэ төсөл дотор бол гүтгэх гэж оруулж ирж байгаа. Зүгээр яг сонирхуулж гэдэг юм уу хэлэхэд бол энэ гүтгэх гэдэг зүйл бол хуучин эрүүгийн хуульд бүр тодруулж хэлэх юм бол 2002-оос 2015 онд хүчин төгөлдөр одоо хэрэгжиж байсан эрүүгийн хуульд бол 111.1, 2, 3 гэж 3 зүйлчлэлтэй байсан. 111-1-ээр голдуу сэтгүүлчид дуудагддаг, шалгагддаг. За тухайд бол бид бас эндээ гаргаж бичижсэн харьцуулсан юу хүснэгтийг би бас хийсэн. За энэ тухайд хөдөлмөрийн доод хэмжээг 20-оос 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооргох, эсвэл 3-аас 6 сар хүртэл баривчлах. 1-ээс 3 сар хүртэл баривчлах нэгдүгээр нь энэ 111.1 нь. За энийг олон нийтэд тараасан онц ноцтой гэж үзэх юм бол гэдэг ингээд цаашаа хүндрээд явдаг. 2-оос 5 жил хүртэл хорих ялтай ийм зүйл анги байсан. За энэний дараа бол гүтгэх зүйл ангийг шинэ эрүүг хууль 2015 онд хэрэгжиж эхлэхэд бол энэ зүйл гүтгэхийг аваад оронд нь бол одоо тухайн үедээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, эвлэл, сайтын холбоо бүгдээрээ ярьж байгаад бол эрүүг хуулиас хасуулаад зөрчлийн хуулинд бол гүтгэх гэж ийм зүйл ангийг бол оруулсан. За зөрчлийн хуулинд орсон тэр зүйл нь бол ямар одоо байдлаар орсон бол хов сэтгүүлчийг гүтгсэн гэж үзэх юм бол 2 саяар торгох, аж ахуйн нэгжийг 20 саяар торгох гэдэг. Энэ хууль нь 2 жил, 3 жил орчим яваад тэгээд энийг бол болохгүй байна гэдэг. Яг л нөгөө зөрчил гэдэг бол улаан гэрлээр одоо орсонтой адилхан зүйл. Гэтэл гүтгэхийг бол ерөөсө хэсгийн байцааг шалгаад зөрчсөн байна, гүтгсэн байна гэж үздэг гэж ингээд ийм асуудал олон редакцууд торгуулад, олон сэтгүүлчид бас энэ торгуул 2 саяар торгуулад ирсний дараа бол энийг эргээд харах хэрэгтэй байна гэж хагаад ингээд 2020 онд бол эрүүгийн хуулийн 14-13-аар бол энэ худал мэдээлэл тараах гэдэг ийм зүйл анги болж орсон. За энэ зүйл анги одоо 5 жил гаруй ингэж явж байгаад тэгээд одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтээр бол хүчингү болоод ингэж явсан. За энэний дараа бол хууль санаачлагчид цэцгийн дүгнэлтийн дагуу цэцээс өгсөн зөвлөмжийн дагуу бол энэ худал мэдээлэл тараах гэдэг зүйл анги нь бол хэвлэл нийтлэгчийн, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд бол одоо сөргөөр нөлөөлж байна. За мөн үндсэн хууль зөрчсөн байна гэж үтсэн учраас энийг бол сольж өөрчилж нэмэлт өөрчлөлтөөр оруулах хэрэгтэй гэж ийм шаардлагын дагуу хилцүүлэг өрнөж байгаад одоо бол бидний яг маргааны байгууллагад байгаа 14-10 буюу гүтгэх гэдэг зүйл анги оруулж ирэхий төслийн хэмжээнд явж байгаа.
12-ны өдөр 5 сар 12-ны өдөр бол байнгын хороогоор улсын хурлын байнгын хороогоор хилцэх гэж байна гэдэг бол шат улам урагшаа ахаад өөрөөр хэлбэл байнгын хороогоор хилцээ зөвшөөрчвөл цаашаа чуулганд руу ороод явчих. Ийм за минь чуулганд ороод олонхын дэмжүүл хууль болоод гарчих. Ийм хаталтай цаг үе дээр ирсэн байгаамаа гэсэн. За одоо би тэгэхээр гүтгэхтэй холбоотой яг одоогийн байгаа хуулийн төсөлд юу орсон юм? Ямар байдлаар одоо асуудалд хандж байгаа юм бэ гэдгийг эхлээд хуулийн төслийн хэмжээнд ярив. Тэгэхээр 14-10-ийн 1 дээр буюу эхний одоо хэсэг дээр хүний нэр алдар хүндэд халдаж худал таслал хуурамч мэдээллийг мэдсээр байж эсвэл зориуд бэлтгэж олон нийтэд тараасны улмаас хүний хууль ёсны ашиг сонирхолд хор охирол очруулсан бол 451-ээс 5,001-ж 5,001-ээс буюу 450,000-аас 5 сая төгрөгөөр торгох эсвэл 240-ээс 270 цаг нийгэм тусдаа хөдөлмөр хийлгэх гэж байгаа. За өмнөх хуулинд бол нэгдүгээр торгуулийн интервал гэж ярьдаг. Торгуулийн хэмжээ бол 450,000-аас сая 300 байсан. Худал мэдээ 13-14-д бол. За мөн зорч хэргийг хязгаарлах ял байсан. За энэ бол 1-ээс 3 хүртэл хугацаа зорч хэргийг хязгаарлах ял шийдэх гэж байгаа. Ингэж байсан. За тэгвэл нэг талаас ингээ харахаар одоогийн эрүүгийн хууль гүтгэх гэж байгаа зүйлд бол сэтгүүлчийг зорч хэрхийг хязгаарлах хорих тийм санкц бол байхгүй болгож байгаа. Тэгэхдээ эхний тохиолдолд 450,000-аас 5 сая хүртэл мянгаар торгох. За яг энэ чинь хэргийн нөхцөл байдлаас хамааран шүүгч шийдэн интервал гэдэг нь тэр 450-аарч торгож болно, 3 саяарч торгож болно, 5 саяарч торгож болно гэсэн. За ингээд ийм зүйл байна. За тэгээд энэ гэмт хэргийг 14-ийн 12 дээр энэ гэмт хэргийг нэг хүндрүүлэх шалтгаануудыг хэлж байгаа. Хүндрүүлэх шалтгаан гэж ярьдаг да хууль. За энд бол өөртөө эсвэл бусдад эдийн болон эдийн бус давуу байдал үүсгэх зорилгоор өөрөөр хэлбэл одоо ашиг олох зорилгоор гэсэн үг. За мөн хиймэл оюун ухаан суурьсан технологи аргаар хүний дуу төрх, дуу хоолойны өнгө, үйл хөдлөл эсвэл бодит нөхцөл байдлыг хэсэгчлэн дуурайлгасан, өөрчилсөн замаар хуурамч дургууны бичлэг ашиглаж хийсэн бол гэж байгаа. За захиалгаар гүйцэтгсэн бол, за бүлэглэж гүйцэтгсэн бол энэ бол нөгөө санкцсан чангараад сая 350,000-аас 10 сая хүртэл торгох шийтгэх ийм зүйл рүү орж ирж байгаа. За тэгээд ингээ үзэхэр зэрэг нэгдүгээр сэтгүүлч хин нэгнийг бол гүтгэдэггүй, гүтгэх гэж бол мэдээ бичдэггүй. За энийг нь бол ингээд алдар хүндэд хуурамч мэдээлэл мэдсээр байж тараасан энэ төр тохиолдолд гэдэг ингэхээр бол энэ бол сэтгүүлчд хамааралгүй. Сэтгүүлчд хизээч хуурамч мэдээлэл тараахгүй, мэдсээр байж тараахгүй. Энэ бол ингээд сайн бидний хамгаалсан юм шиг нэг талаас харагдаж байгаа. Нэг талаас тэгж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл худал хуурамч мэдээллийг бид мөнгө аваад юм уу эсвэл зориудаар бэлтгээд олон нийтэд тараахгүй, баримттай мэдээллийг л тараана. За тэгэхээр энэ бол ингээд нэг талаасаа мэргэжлийн үйл ажиллагаар төхүүлээд зориуд одоо хүн гүтгэж байгаа хүмүүст илүү хамаатай юм шиг харагдаж байгаа нь бол сайн тал гэж хэлж болох тал. За гэвч нөгөө талдаас бол энд ингэж байгаа. Хиймэл оюухан ашиглаад гэсэн бол хөндрөх шалтгаан болж байна. Өнөөдөр хиймэл оюухан өндөр хөгжсөн байхад би AI ашиглаад гүтгэх биш нөгөө мэдээллээ илүү одоо юу гэдэг хоолоо оншуулад видео хийлгэлэхэд хоолоо оншуулаад видео хийлгэхэд хоолоонд мөнгө төлөх шаардлагатай болж байгаа. Хиймэл оюухан оншуулаад эсвэл хиймэл оюуханы дүрс видео ашиглаа хийлгэчихэд тэгтээ тэр гүтгээгүй шүү. Нөгөө баримттай мэдээлэлээ илүү нөгөө хиймэл оюуханд оруулсан тохиолдолд яах вэ гэдэг нь ойлгомжтой болчихж байгаа. За хоёрдугаарт бид энд нийтлэлтэй бол бичсэн дээ. За дараа нь бол юу гэж байгаа вэ гэхээр энэ дотор ийм заалт яваад байгаа. Хуулийн төслийн хавсралтанд ингэж заагаад байгаа. Энэ заалс нь хүний нэр алдар хүндэд халдаж гэдэг дотор нийтийн албан тушаалтан бол хамаарахгүй гэж. За энэ бол их сайшаалтай хэрэг юм шиг харагдаж байгаа нэг талаас. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтай ашиг сонирхол холбоотой асуудлыг хөндөж үзэл бодлоо илэрхийлсэн эсвэл хэвлэлийн нийтлэгч хуульд нийт зүйл ажиллагаа болвол энэ гэмт хэрэг тооцохгүй гэдэг хавсралтанд тайлбарт нь зааж өгсөн байна. Нийтийн албан тушаалтыг эрхэлж байгаа ажил чиг үүргийнхээ дагуу
хардас хэрэгцсэн шүүмжилснийг бол тооцохгүй гэд бас заасан баг. За гисэн хэрнээ за ингэж явж байснаа доор нэг сонин залтах. Энэ одоо ингээд сэтгүүлч та бит хоёр нийтийн албан тушаалтан буюу нэг албан одоо нэг дүүргийн даргаагч гэдэг юм уу нэг улсын хурлын гишүүнэгч гэдэг юм уу ингээд шүүмжлээ бичсэн чинь энэ бол хамаарахгүй шүү гэчээд тайлбартын сүүлд нь нөгөө шүүмжлүүлсэн нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалын чиг үүргийнхээ дагуу сөрөг мэдээ тайлбар хүрхтэй гэж байгаа. За яг энэ үүргээ зааж өгсөн. Өмнө нь бол юм байгаагүй өгчөж болохгүй. Заавал тайлбар өгөөрэй. Тэгтэл тайлбар өгсөөр байтал би худал мэдээлэл тараасаар байвал энийг гэмт хэрэг үйлцэн тооцно гэдэг. Эргээ сэтгүүлч тактикээр буруутгаж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ их ноцтой. Нөгөө нийтийн албан тушаалч өөрийгөө өмөрч тайлбар өгнө. Мэдээж одоо энэ ийм баримтаар хулгай хийсэн байна гэж бичгээр гөө би хулгай хийгээгүй тендерийн дагуу авсан л гин. Ингээд удаа дараа гэдэг. Удаа дараа би өмнөөс нь сэтгүүлч бивнээс нь гүү байна гэдэг нөгөө нөхөр би тайлбараа өгөөд байна гэтэл үндэслэл өгөх тайлбарыг хийсээр атал мэдээлэл тараас итгээд энэ зүйл заасан зорилго сэтлэр удаа дараа олон нийтэд тараасан бол гэмтэр үйлцэн тооцно. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан шүүмжилт өртөж болно, шүүмжилж болно гэдгийг хэлж чад удаа дараа шүүмжлэн гот өөрөө тайлбарлаж чад тайлбар нь ойлгомжгүй болонгууд би тайлбарлалцсан шүү дээ. Тэгэхээр энэ намайг гүтгээд байна гэд ингээ сэтгүүлчийг буцаагаад одоо яллах ийм нөхцөл байдал руу бол бас орж ирж байгаа. За тэгэхээр энэ өнцгөөс нь аваад үзвэл нэг талаас ингээд одоо юу гэдгийг худал мэдээлэл гэж юу хэлэх вэ гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон мэдээллийг ойлгоно тайлбар дээр хуурамч мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй дуу дүрс ашиглаж зохиомлоор хийснийг ойлгоно гэд ингээд тайлбар дээр бол зөв зүйтэй зүйлүүдийг гаргаж өгсөн баг. Гисэн хэдий ч энийг бол бид эргүү хуулинд энэ чигээр нь оруулахыг бол яавч зөвшөөрч болохгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ дээр заавал олон нийтийн хилцүүлэг явах хэрэгтэй. За энд нэг зүйл байна. Одоо магадгүй та биднийг үзэж байгаа хүмүүс хараад за энэ бол сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарлах юм байна. Сэтгүүлчдийн мэргэжлийн гүү энэ нийтдээ хэвлэн нийтлэгч энгийн иргэн ч хамаарна. Одоо юу гэдэг утасныхаа хойноос хүний шүүмжилж байгаа иргэн шүүмжилж бичснийхаа төлөө гүтгэгч болоо хувирчихыг бас үгүйсэхгүй. Тэгэхээр энэ бол ерөөс нь үндсэн хууль заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх рүү дахиад одоо орж ирж байгаа юм хэрэг. Гэхдээ яг зөвхөн түрүүгээс хууль санаачлагчдын зүгээс нэг дахиад бол энэ нь худал, энэ нь хуурамч мэдээлэл энэ төр гэдгийг ялгаж өгсөн сайшаалтай юм шиг нэг талаас. За нөгөө талаас бол ийм төрийн албан хаагч нийтийн албан тушаалтан бол заавал одоо өөрийн шүүмжлүүлсэн асуудлаараа тайлбараа өг гэж байгаа нь сайшаалтай юм шиг боловч том зургаараа харах юм бол энэ бол одоо ямар нэг байдлаар ингэж боомлж авах хэвлэн нийтлэгч үзэл бодлоо илэрхийлсэнийг ингэж боох цаашлаад бол сэтгүүлчдээр их өндөр одоо торгуул эдийн засгийн одоо тийм дарамт үүсгэх ингэснээр бол дуу хоолойгоо боомлж авах ийм зорилгыг бол агуулж гэнэ гэж үзэх ийм үндслэл байгаад байна. Тийм учраас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлээс бол энэ үйл ажиллагааг бол эрс эсэргүүцэж өнөөдөр бол мэдгдэл гаргасан. За мэдгдэлдээ ямар асуудлыг яаж одоо хөндөж дурдваа гэвэл одоо маргааш хилцэж байгаа энэ одоо юугаар маргааш 1410 буюу энэ гүтгэх зүйл ангийг бол энэ юугаар байнга улсын хурлын байнгын ороор хилцэж байгаа явдлыг бол огт одоо дэмжихгүй байна, дэмжих боломжгүй байна. Энийг бол олон нийтэд одоо хилцүүлэг өрнүүлээч. Өмнө нь бол эн чинь ингээд хилцүүлэг өрнүүлнэ, хойшлуулнаа гэд ингээд явж исэн байж гинтгээ одоо ингээд хууль зүйн байнгын ороор хилцүүлэг болж байгаа нь ямар ч хэрэгтэй юм бэ? Хүний нэр төр алдруунд хамгаалах хуулийн зохицуулалтын цаана улс төрийн албан тушаалтнууд доо иргэд хэвлэн нийтлэгчийн дуу хоолойг боомлохоос агуулга байгаад байгаа юм биш үсттэй. Байсаар ч ирсэн өмнө. Тэр энийгээ бол одоо бид нар ярих хэвээр. Үндсүүлийн цэцгийн дүгнэлтэн заасан тэр зүйл рүү энэ шин заалтууд яг орж ирж гин үгүй юу гэдэг дээр дахиад бид ярих хэвээр. Тийм учраас өргөн мэдүүлэх маргааш одоо хууль зүйн байнгын ороогоор хилцэж байгаа энэ процессыг бол бид нар зогсоохыг одоо шаардж байна гэсэн шаардлагыг бол өнөөдөр сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн өдөр зөвлөлөөс бол гаргасан байгаа. Тэгэхээр төгсгөлд нь хэлэхэд бол гүтгэх гэдэг зүйл ангийг өмнө байсан зүйл ангаа хасчаад энэ болохгүй юм байна гэдэг ингэж одоо 11 жилийн өмнө эргүү хуулиас авч хайчаад дахиад 11 жилийн дараа бол энэ чинь юм сайжрах ёстой шүү. Гэсэн чинь ахаа гүтгэх гэж оруулж ирээд
тэгээд өндөр интервалтай торгоо. За магадгүй хууль санаачлагчид бид нар сэтгүүлчийг хэвлэл нийтлэгчийг бол хорихгүй байгаа, зорчигчдыг хязгаарлахгүй байгаа. Энэ бол бараг сайн хэрэг гэж тайлбарлаж яж магадгүй. Гэхдээ торгуулийн интервал нийгэм тусдаа хөдөлмөр хийлгэн нөгөө үг хэлээд үзэл бодлоо илэрхийлж баримттай шүүмжлснийхэн төлөө бусдыг одоо ингэж сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагааг боомлно гэдэг бол эргээл энэ бол олон улсад чөлөө зөвшөөрөгддгөө нөгөө хэвлэл мэдээллийн индексийг бууруулсан ийм л зүйл болно гэж л ингэж л харж байгаа.